За бичлэг үтгэж мэндийг хүргэе. Энэ удаагийн бичлэгээрээ минь 3 зүйлийн талаар өөрийнхөө туршлага туулал дээр тулгуурлаад за яг өөрийнхөө өнцгөөс ингээд та нартай бяцхан зөвлөгөө өргөе гэж бодлаа. За сүүлийн үед хүмүүс одоо тий арсаа татуулаа, эсвэл ботокс хийлгээд, эсвэл ямар нэг аппаратанд гоо саахнаа даатгах их сонирхолтой болсон. За тэр хүмүүсийг бас буруутгах албагүй. Яагаад тэгэхээр зэрэг нөгөө төгөр янз бүрийн компани, маркетинг тий хүмүүс ингээ бараг л хэд шидийн юм шиг тийм маркетинг хийж ингээ хүмүүсийг ингээ итгэл үнэмшилтэй айгүйх тоглолт хийдэг болчихсоо. За тийм болохоор зэрэг минь юу вэ гэхэлэр зэрэг за яг ботокс арьсаа татуулж болно. Гэхдээ зарим зүйлийг нөөж болдгоо шүү. Тийм болохоор энэ гурвыгаа та нар илүү сайн арчилж хамгаалж байгаарэ гэж хэлмээр санагдаад энэ бичлэгийг хийж байгаа шүү. За юу вэ гэхэлэр зэрэг ямар гурван юм бэ гэхэлэр зэрэг за нэгдүгээр нүд байдаг. За нүдэн дээр хүний бодол тий сэтгэл дотор юу байна, тарих толгоонд юу байна тий туулсан амьдрал гэд бүх юм ингээд хураагдчихдаг нүдэнд. Тэгэхээр зэрэг нүдээ ингээд маш гоё сэргээдэг. За уйлдаг байгаарэ тий уйлах, за байгальд гарах, за тэгээд нарны шил зүүн гэхдээ өглөөний наранд гоё нүдээ ингээд анивчаад ингээд нардлуу ингээд хидгээ минут ч гэсэн өглөөний зөөлөн нэг нар байдаг шүү дээ, амар хурц биш. Тим наранд ингээд нүдээ анивчаад гоё цогсдог байгаарай. За тэгээ гоё байгальд гарахтаараа ус хардаг. За тэгээ сэтгэл санаа тавгүй үед уйлаа гаргачихдаг тийм байгаарай. Тэгвэл нүд маш гоё ингээд тийм гэрэлтэй, тийм гоныг янз бүрийн хуримтлагдаагүй тийм гоё байдаг шүү. Нүднийхээ галыг хамгаалж яваарай гэж хэлмээр байна. За нүд бол ингээд яаж ч арьсаа татуулсан, яаж ч ботокс хийлгсэн бүх юм чи ингээд гаргаад ирдэг учраас гой байгуул нэгдүгээрт нүдээ гой хамгаалж яваарай л гэж хэлмээр байна. За дараагийнх нь болохоор зэрэг хүзүү байдаг. За хүзүү гэхэлэр зэрэг та нар өөрөө хүзүүндээ өвчлөлттэй байж энэ одоо юу ярьж байгаа юм гэж бодож магадгүй. Гэхдээ биш дээ. Минагийнх нь бүр алин үжээний одоо 10-аад жил баг 20 орчим жилийн өмнө л ийм өвчлөлттэй байсан. Дөнгөж 20 гараа өвчлөө гэдэг зүйлд санаа зовж эхэлгээд аль үжээний миний хүзүүнд энэнд өвчлөө суучихсан байсан. Тэгээ энэ бол нөгөө нэг ундаах рефлекстэй айгүй холбоотой юм байна гэж бодож байсан. Гэхдээ сүүлийн 7 жил гарan одоо уухгүй арчилсны хүчинд нилээн одоо багсгаж авсан бас айгүй гоё болгоод ингээ барай явж байгаа. Ер нь л багсдсан юм байна. Бас ингээд учиргүй арилаад алга болчихгүй ч гэсэн айгүй айтаахан болчт юм байна. Тэгэхээр хүзүүгөө сайн арчилж агаарай. Нүүрэндээ хэргэлдэг юмнуудаа бүгдээрингийн хүзүүндээ хэрглэж байгаарай, хүзүүгээ давхар цэвэрлж байгаарай, маска тавьж байгаарай, чигшрүүлэгч серум доснуудаа түрхэж байгаарай. Хүзүүний арьс эндэг учраас бас хитрхи хүчтэй юм битгий хэрэглээрээ, янз бүрийн аппарат битгий хүзүүндээ хүргээрээ энэгээр чинь нөгөө бамбайн одоо булчирхай энтер байдаг учраас янз бүрийн массаж хийх, янз бүрийн аппарат үргэхээр бас өөрчлөлт орох талтай байдаг учраас бас хүзүүгээ хайрлаж хамгаалж агаарай. Мэдхгүй салонууд хүзүү хамаагүй оролддог шүү. Тэрийг бас нэлээд болгоомжтой, хянуур мэдлэгтэй, цензуртэй нөгөө хянуур байгаарэ. Гош амаашаа хийж байгаа хүмүүс хүзүү аваачаад дураараа оролдох ч гэдэм байлээ. Тэгэхээр зэрэг хүзүүндээ болж өгвөл урд хэсгээрээ битгий нэх яаж байгаарэ. За өөрөө гоё арчлаад тэгэхгүй бол нас явах тусам хүзүү чи яг арслангийн хүзүү шиг ингээ унжаад ороод ирдэг шүү. Тэгээ хүзүүн дээр нэмээд нэг зөвлөгөө өгөхөд Минан Америктэй дандаа л ярьдаг тийм амаараа амьсгалсаар агаад ингээд энэ ингээ унжчихдаг өрөөнд өөрчлөлт орсон. Энийг л хүмүүс анзаараа зарим мэдтгэл юм байлээ. Энэ өрөөнд өөрчлөлт орсон байгаа ерөөхдөө нэг жоохон ийм гүн зуултны асуудалтай болсон. За тэр ч яг дараа нь аппарат зүг янз чинь гэж бодож байгаа. За тэгэнгүүт штэ энийг унжаад байдаг юм яаж засах вэ гэхээр бид нар өөрсдөө засах боломжтой. Энэ хилээ энэ тагнаандаа анзаарсан үедээ өөрийнхөө анзааргийг жоох нэмэгдүүлээд хилээ тагнаандаа ингээд наагаад өглөөр зэрэг энэ дэшээ татагдчихдаг. Ингээд тэгэхээр зэрэг энийг ингээ анзаараад хилээ тагнаандаа наахаар нэгдүгээр хамраараа амьсгалж эхэлдэг. Тэгээд гिचний хамрын асуудалтай ч гэсэн би аль болохоор хамраараа амьсгалахыг хичээж байгаа сүүлийн одоо 6 сар гарan тэгжээж жоохон эрүүгээ ингэж барьж тамж явахгүй бол ингээ хойшоол яваад идэм байх нөгөө толчин нь өөрчлөгдөөд тэгээд яалтчгүй аппарат зүүжил янзлах юм билээ. За тэгэхээр гол анхаарах юм нь болж өгвөл гэрээ нөхцөл янзлыг өгвөл энэ хилээ дээш нь тагнаандаа ингэж гоё дэвсэж нааж өгөх л байгаа шүү. За ингээд тагнаахныхаа аяараа
тийм баа. Тэгээд хилээ ингээд наагаад тэгээд болж өгвөл хилээ наагаад гайгүй сурцныхаа дараагаар хилээ хадчихгүй шиг тий. Бүр дадсныхаа дараагаар ингээд үй ингээд хийгээд сансан үедээ нэг 13 удаа ч юм уу ингээд урагш нь ингээд юу яагаад байгаа. Тэгээд хамгийн сүүлд нь бариад нэг 10 секунд. Гэхдээ энэ уруулын үнцэг дээшээ байшгүй. За ийм доошоо болгочвол нэг ийм уруулчин ингээд тэр чигтээ тогтчих юм шүү. Болж игэл нүүрний ягийн дасгалыг хийхдээ байн уруулын үнцэг дээш нь байлгахаар барьж хийдэг шүү. Тэрийг бас анхаараарай. За зарим хүмүүсийн зааж байгааг хараад тахлаар уруулыг ингээ унжуулад хийгээд исэн. Тэгж юусоо болохгүй шүү. Тэгвэл нөгөө уруулчин ингээд унжаад нэг гонигтай ингээд хэлбэр тогтчих юм шүү. Тэрийг бас анхаарч байгаарай. За дараачих нь болохоор зэрэг бидний гар эдэг. За гараа ингээ гоё дасгал хийн. За яг нүрээ хүзүүгээ арчилж байгаа шиг гараа гоё арчилна. За болж өгвөл хумсаа баг бодуулж агаарэ. Гээлэн бодгаа хумсны дээр нөгөө лазерын аппарат чинь жоохон арс гэмтээдэг шүү. Янз бүрийн хоруу чанаруудын надтай надгүй зөндөө хүмүүс ярьдаг юм байлээ. Тэгэхээр тэрийг та нар маань анзаарч хүлээж аваад гарандаа гоё арчилгаа хийж агаарэ. Заавал үнэтэй юм хэрэглэх шаардлагагүй. Гараа гоё нүүрнийхаа савнгаар угаагаад тэг эсвэл гарын гоё саваа аваад угаагаа хүчээ савн үнэртэй танартай болж өгвөл битгий хэрэглээрээ маш их хашил үүсгдэг. Арсанд чи их хортой шүү, бид чи их хортой шүү. Арсаар орж байгаа юм чинь шууд ямар ч цензуургүй цус руу орждог учраас арсанд хүрч байгаа юм. Тэгэхээр зэрэг нүүрэндээ, гарандаа хэрэгжилж байгаа юмнуудаа маш гоё сайн сонгож хэрэгжилж байгаарэ. Химийн найрлага аль болохоор баг, хоруу чанартай баг юм, нөгөө чанар багтай юм хэрэгжилж байгаарэ. Тэгээ гарандаа би бол яадаг хүүхдийнхаа бие тосноос түрхчихдэг. Тэгээ гараа скин доксогоо савнгаар сайхан өглөө оройд маш гоё савндаж угаадаг. Бусд үед өнөргөө тэм зөөлөн савнгаар угаадаг. Тэгээд өдөр дунд чадвал чийгшүүлэн чадахгүй бол тэгээд орой нэг сайхан тосолж авал унтдаг шүү дээ. Тэгээд энэ массажнуудыг аюул гоё хийгээд үн дээрээ ингээд маш гоё ингээ гараа арчилгаар гар хүнийг аюул бас гоё харагдуулдаг эмхтэй хүнийг гарандаа янз бүрийн бүгж би бүгжинд их дуртай л та. Гэхдээ янз бүрийн одоо нэг гоё л чимэглэл будаж байна гэхээс илүү яг өөрөөр нь гоё байлгавал насны эцэст гар амар гоё тийм чимж өгдөг юм билээ шүү. Ер нь бол залуу хүмүүс ч гэсэн гараа арчлах хэрэгтэй. Заавал нас яриаггүй. Би сая насны эцэдгээ буруу арчлаа шүү. Sorry. Тэгээ манай ээж амар гоё гартай. Болцохоор бараг л жоохон хөвгтэн гар шиг одоо 80 хүрж байгаа хүн гихт ч. Тэгээд би болохоор аль болохоор ээжийнхэн гар шиг байлгахыг хичээдэг маань. Хөдөөний хар бор ажил хийдэг, маш хүнд ажил хийдэг байсан юм. Ээж маань гар маш гоё. Тэгээд ээж юусоо ингэдэг. Гараа ингээл дандаа ингээд массажлдаг нэг юу олдвол ном зам уншаад одоо айгүйх ном уншдаг. Дөнгүүтээ гараа ингээл сууж идэг. Тэгээд ээжийн гар шиг гоё гартай хөтөлхийг бодоод би гараа айгүй гоё байлгахыг хичээдэг. Аль болохоор баг бодуулдаг. Гэтэ будцсан гар гоё эдэг, гоё бодуулчвал тэрийг бас өгөөсгөх харахгүй хаяа гоё будаад кайф авч явах хэрэгтэй. Гэтэ байнга ингээд будуулаад авах явандаа энэ хэсэг тэгээд арсны бүр залуу хүмүүс бол хэцүү шүү. Жохон 10 жилийн дараа ч юм уу арсны асуудалтай болно. Тэгэхээр нэг бодуулах хэрэггүй өөрөөр нь айгүй гоё байлгаж байгаарай л гэж хэлмээр юм. За нэг ийм 3 асуудал байна. За ингээд зүүн бичлэлд орохоос өмнө сайхан нүрээ угаагаад скиноксийнхоо серум хэрэгэлсэн байгаа. Тэгэнгүүтээ араас нь сайхан гуашадад өгдөг. Арсаад ерөнхийдөө дэвтэж байгаа гэж хэлж болно. Яг гуаша эхлэхээс өмнө дахиад бас юу ачихдаг юм. Юу лээ. Дахиад бас нэг ойл серумыг түрхчихдэг. Тэгэл гуашадаж өгнө. Одоо яг зүүмэр хичээл газар жилийн хичээлд орох гээд байж байгаа. Тэгээд дараагийн удаа та нартаа амжуул яг гуашаны зарим тэгээд нөгөөдөөс зааж өгнө. Тэгээд бичлэг оруулнаа гэж хэлчихье. Яг бүтэн бичлэгийг бол оруулах боломжгүй учраас чухал бичлэгүүдийг бас таслаад та нартаа оруулнаа. Баярлалаа.